Сайн байцгаана уу? Иргэний эрх зүйн хорооноос эрхлэн явуулдаг ээлжид подкастын шинэ дугаар эхэлж байна. Өнөөдөр хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх үүрэг, анхаарал зохих асуудал, маргаан шийдвэрлэлт, үйлдвэршний эвлэлийн эрхийн талаар ярилцахаар Монголын төмөр замчдын үйлдвэршний эвлэлийн холбооны хуулийн зөвлөх Нэгт ус мөн Legal Made нөхөрлөлийн партнер өмгөөлөгч Батбаяр нар ирээд байна. Хөтлөгчөөр Монголын хуульчдын албаны иргэний эрх зүйн хорооны гишүүн өмгөөлөгч Цалман Гэрэл бий ажиллах болно. За ингээ ярилцлага эхлэхийн өмнө ерөнхийдөө нэг статистик авч үзье гэж бодлоо. Монголын шүүх нийтдээ энэ 2020 оны хугацаанд 100,258 хэрэг маргааныг шийдвэрлсэн байна. Энэ дундаас 53,678 нь бол иргэний эрх зүйн хэрэг маргаан эзэлж байгаа юм байна. Энэ одоо 53,000 хэрэг маргаанаас 1,178 нь бол хөдөлмөрийн харилцаатай холбоотой хэрэг маргаан шийдвэрлэгдсэн юм байна. За ингээд хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хэрэг маргаануудыг төрлөөр нь авч үзэх юм бол ихэвчлэн ажлаас буруу халагдсан цалин үлсний маргаан болсон эхэлдэг юм байна. За мөн үйлдвэрлэлийн одоо хурц хордлоготой холбоотой, үйлдвэрлэлийн осолтой холбоотой хэрэг бол 2019 оны статистикийн газрын мэдээлэл байна. Энэ нь бол жилд дунджаар 336 хэрэг маргаан шийдвэрлэгддэг. Ихэвчлэн үйлдвэрлэлийн осол 12 хэргийн жишээд хурц хордлоготой холбоотой үүссэн гэж бүртгэгдсэн байна. За ингээд эхний асуултаа ер нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой ойлголтуудыг өгөөч. Хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг юм уу? Иргэний одоо хуулиар зохицуулдаг юм уу? Иргэний одоо хуулийн ямар зохицуулт, хөдөлмөрийн хуулийн ямар зохицуулт үйлчилдэг вэ гэдэг талаар их төгс суулжаас асууя. За тэгэхээр өнөөдөр подкастта урьж оролцуулж байгаа Монголын хуульчдын холбооны иргэний эрх зүйн хорооны одоо хуульч өмгөөлөгч Цалман Гэрэлтэй баярлалаа. Тэгэхээр энэ хөдөлмөрийн харилцааны асуудал бол нийгмийн хамгийн гол суур асуудал байдаг учраас энэ нийгмийн хөгжлийг тодорхойлох ийм хүчин зүйл, ийм зохицуултыг агуулж идэг учраас чухал ойлголтуудад ингэж хамаарч явдаг. Тэгэхээр энэ хөдөлмөрийн одоо асуудал бол маш өргөн хүрээнд байдаг. Ингээд иргэний хуулиар бол хөдөлмөрлөгтэй холбоотой ийм хэд хэдэн гэрээнүүдийг тусгай ангид зааж өгсөн байдаг бол хөдөлмөрийн гэрээтэй холбогдуулсан зохицуултыг бол тухайлан хуулиар зохицуулахар заасан байдаг. Тэгэхээр энэ хуулийн одоо хөдөлмөрийн тухай хуулийн дээр бол энэ хууль зааснаас одоо бусад одоо зохицуултыг бол иргэний хуульд заасан нийтлэг журмыг баримтлан одоо хэрэглэж болох талаар заасан. Ингээд яагаад ер нь энэ хөдөлмөрийн гэрээг тухайлан хууль гаргаж зохицуулах болсон бэ гэхээр энэ хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд нь тэгш бус талууд байдаг. Нэг талаас ажил олгогч, нөгөө талаас ажилтан гэсэн ийм одоо субъектүүд байдаг учраас энэ хөдөлмөрийн хуулийн нэгдүгээр зүйл заасан зорилт нь бол эдгээр талуудын тэгш байдлыг хангахын тулд тухайлан хууль гаргаж зохицуултыг тусгаж хэрэгжүүлсэн байдаг юм аа. Тэгээд энэ хөдөлмөрийн одоо гэрээний гол нөхцлүүдийг зайлшгүй тусгаж өгч энэ гэрээнд одоо ямар зохицуултуудыг зайлшгүй тусгасан байх вэ гэдгийг хөдөлмөрийн хуулинд мөн хуульчилж өгсөн байдаг. Тухайлбал ажлын байрны болон албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолт, ажилтны хийж гүйцэтгэх ажил үүрэг, үндсэн цалин, албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл гэсэн энэ дөрвөн нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тусгана. Эдгээрийн аль нэгийг одоо тусгаагүй тохиолдолд хөдөлмөрийн одоо гэрээ байгуулаагууд тооцно гэсэн ийм одоо хөдөлмөрийн хуулийн зохицуулалт үйлчилдэг. Инхээр бол энэ хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудлыг тухайлан хуулиар зохицуулдаг боловч ер нь хөдөлмөрийн харилцаанд Монгол улсын иргэн оролцохтой ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ зэрэг эдгээр одоо адил төстэй гэрээнүүдийн одоо гэрээг байгуулах замаар хөдөлмөрийн харилцаанд бас оролцож байдгийг бас анхаарах нь зүйтэй. Тэгээд энэ хөдөлмөрийн харилцаанд бол иргэн хүн ажил олгогч бай, ажилтнч бай тийм ээ. Эдгээрийн аль нэгэн байдлаар бол заашгүй ингэж оролцож идэг. Энэ нь бол өөрөө нийгмийн одоо нэлээд тийм чухал амьд харилцаа болохыг бас тодтогч харуулж идэг онцлогтой. За тийм хөдөлмөрийн гэрээтэй болвол зөвхөн хөдөлмөрийн харилцаа гэж ойлгох нь бас өрөөсгөл юм тийм ээ. Одоо нийгмийн даатгалын хуулийн дээр хөдөлмөрийн гэрээ, таслал, ажил гүйцэтгэх гэрээ тийм ээ, хөсөөр ажиллах гэрээ, тэнцтэй адилдах бусад гэрээний дагуу заавал хуулийн этгээд биш тийм ээ. Зүгээр иргэн хоорондоо ч юм уу хөдөлмөрийн харилцаанд, ажил гүйцэтгэх харилцаанд орж байгаа болвол
одоо нийгмийн даатгалын шимтгэл төлөвлөж байгаа. Сүүлийн үед татврын бодлого маань ер нь бол аль болох тайлагнуулах, аль болох одоо үйл ажиллагаанаас олсон орлогоо ил болгох чиглэл рүү бол чиглэж байгаа. Тэгэхээр ер нь бол бас ажил олгогч нар маань бас анхаарах зүйтэй. Хөдөлмөрийн гэрээтэй зарим нэг ажилчид дээрээ хөдөлмөрийн нийгмийн даатгал болон хувийн орлогын албан татвар төлнө. Үлдсэн хүмүүсийн бол төлөхгүй. Эсвэл хөдөлмөрийн үлсний доод хэмжээгээр төлнө ч гэдэг юм уу те. Тэгээ иймэрхүү маягаар ингээд хөдөлмөрчдийн эрхийг зөрчих нөгөө талаараа бас нөгөө ажилтан маань гар дээрх цалингаа өндөр авахын тулд би хөдөлмөрийн гэрээгүй ажиллая. Хөдөлмөрийн үлсний доод хэмжээгээр цалингаа тооцоолъё ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар бас аль нь одоо өөрсдөө эрсдэлтэй байдалд ингээд оруулаад байгаа нөхцөл байдал бол байгаа. Тийм учраас дан ганц хөдөлмөрийн одоо гэрээ байгуулсан хүнийг л хөдөлмөрлөж байгаа гэж бол үзэхгүй. Хөдөлмөрлөж байгаа ингээд харилцааны шинжээр нь тодорхойлоод тэр хүн байнгын тогтмол үйл ажиллагаа явуулж гинэ үү? Тэр ажилбар нь байнга давтагдаад байна уу тийм ээ? Энэ бүгдийг бол ингээд шүүгчдэр одоо хөдөлмөрийн улсын байцаагч нар тэр хяналт шалгалтыгээд бол тогтоочих учраас ганцхан энэ хөдөлмөрийн гэрээ гэдэг үгээр бол хайрцаггүй тухайн харилцааныхын шинжээр бол тэр харилцааг тодорхойлж энэ бол хөдөлмөрийн харилцаа байна гэж үзээд одоо хуулийн дагуу эрх үүрэг хариуцлага ногдуулах юм байна шүү гэдгийг бол бас анхаарал тавих зүйтэй. Тийм яг энэ асуудал дээр бол энэ нийгэмд байгаа нэг ийм одоо зөрчлийн чанартай ийм асуудлууд үүсээд байгаа юм. Тэгээд энэ нь болохоор өөрөө энэ хөдөлмөрийн хуульд бас шинжлэгдэх шаардлагатай, нийгмийн даатгалын тогтолцоо шинжлэгдэх шаардлагатай болж байгаа бас энэ нийгмээс өөрөөс нь урган гарч байгаа ийм асуудлууд болов уу гэж бодоод байгаа. Тэгээд энэ хөдөлмөрийн гэрээний одоо зохицуулалт бол зайлшгүй байнгын ажлын байран дээр бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглочихсон хуультай. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил гүйцэтгүүлж одоо ажил үүрэг гүйцэтгүүлэхийг мөн бас хоригддог ийм одоо зохицуулалт хөдөлмөрийн хуулинд тусгагдсан байдаг. Харин одоо юу гэдгийг ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа тохиолдолд бол энэ нь бол өөрийнхөө ажлын хөлсөндөө тохирох одоо татвар нийгмийн даатгалын шимтгэлийн мөн адил нийгмийн даатгалын тухай хууль зааснаар ингээд суудхан төлөх үүргийг ажил олгогч ингээд хүлээж идэг. Харин ажил гүйцэтгэх гэрээний хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн асуудал нь бол ажил гүйцэтгэх гэрээ чинь өөрөө ингээд гэрээний үнийн дунд нь ажлын хөлс багтсан байдаг. Тэгэхээр тэр ажлын хөлсөнд ноогдох байр нь нийгмийн даатгалын шимтгэлийг одоо төлөвлөгөөрөө бас нөгөө хөлсөөр ажиллах болон хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай байдаг байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ажил гүйцэтгэх гэрээ хэрвээ одоо байгуулж байгаа бол нөгөө ажил гүйцэтгэх гэрээнийхээ үнийн дунд нь одоо хөдөлмөрийн хөлс нь одоо хэдэн төгрөгөөр одоо тогтоогдох вэ гэдгийг бас талууд харилцан тогтоож өгөх юм бол нөгөө нийгмийн даатгалын шимтгэл төлөвлөлт гэдэг энэ зүйлэн дээр нь бас тодорхой болоо гараад ирдэг. Тэгэхээр яг практик дээр бол ажил гүйцэтгэх гэрээг бол нэг л үнийн дүнтэй байгуулждаг тийм ээ. Ийм ширээ одоо хийлгээд авъя гэх юм бол 500 мянган төгрөг гэдээ ингээд тогтоочдөг. Тэгвэл энэ 500 мянган төгрөгийн ширээ хийхэд чинь материалын зардал гэдэг ингээд тээврийн зардал, холбогдох зардлууд гардаг. Энэ зардлуудаа тэр ажил гүйцэтгэх гэрээнийхээ одоо юунд нь мөн тусгаж өгөөд хөлсийн мөн тодорхой тусгаж өгөх юм бол тухайн хөлсөнд ноогдох хуваар одоо нийгмийн даатгалын шимтгэл одоо төлөгддөг ийм онцлогтой байгаамаа. Батбаяр өмгөөлөгчид нэмжлэх зүйл байна уу? За өдрийн мэнд төргий одоо энэ подкастыг сонсож байгаа нийт сонсогч нартай. За мөн энэ подкаст урьж оролцуулж байгаа Соломон гэрэлтэй баярлалаа. За би бол яг зөвхөн ерөнхий юм яриа гэж бодож байна л да. Саяны эхэлсэн яриатай холбогдуулаад тэрний үг ихтэй энэ хөдөлмөрлөх эрх гэдэг Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дугаар хэсгээр бол заагдаж орсон байдаг. Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх, хэнийг ч хууль ёсоор алдсан хөдөлмөрлөж болохгүй гэдэг. 16-гийн 5 дээр өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хууль заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах хэрэгтэй гэж. Тэгэхээр яагаад одоо энэ амж явах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, за хөдлөх үл хөдлөх хөрөнгө авах эрх гэж энэ хүний суур 3 эрхийн дараа хөдөлмөрлөх эрх орж иж байгаа юм бэ гэдэг нь бол энэ хуулийн залтаас маш үндсэн хуулийн залтаас маш тодорхой харагдаж байгаа. Ямар ирэмбтэй хүний эрх юм бэ гэдэг нь үндсэн хууль нэгэд ирэмблээд оруулаад өгсөн байх юм бол та. Тийм учраас хөдөлмөрийн хуулийг бие даасан хууль батлаад энийг хэрэгжүүлээд ингээ явдаг байгаа. Үндсэн хуулийн 17 дугаар зүйл дээр хөдөлмөрлөх, эрүүл мэндийг хамгаалах, үр хөвгтөө өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журам дүүрэг мөн гэдээ бас оруулаад өгсөн байна.
Энэ өөрөө юу илэрхийлж байгаа вэ гэхээр хөдөлмөрийн эрхлэх гэдэг нь бол нийгмийн суур харилцааг зохицуулж байгаа харилцаа учраас тэр эрхээжидл нь мөн хөдөлмөрлөх нь өөрөө иргэн хүний жорон дүүрэг байдгаар ингэж харагдаж байгаа. Би саяхан нэг уншсан номноос бас энэ талаар их гоё юу орж ирж байна л да. Ишлэл амар санагч. Тэрний үг тэр нь 17 дугаар зууны үеийн алдарт философч Францын Вольтер гэж хүний Кандид гэдэг ном байдаг. За тэрэн дээр бол юу бичсэн байна вэ гэхээр яг энэ манай үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь статус энэ хөдөлмөрлөх жорон дүүргийн талаар бол тодорхой зааж өгсөн байна. Өөрөөр хэлэх юм бол одоо өлсгөл, нүгэл, ядуурл гэдэг энэ гурван зүйлээс хөдөлмөрлөх хүнийг салгаж өгдөг шүү гэд ингээд тодорхой оруулаад өгсөн. Ийм учраас ийм суур эрх зүй харилцаа байдаг учраас л өнөөдөр нийгэмд ч гэсэн хөдөлмөрийн хуулийн шинжилэл хамгийн чухал сэдэв байгаа. Нийгмийн даатгалын асуудлыг яригдахад хүртэл одоо ард нийтээ иргэн бүхэн энэ дээр санаагаа чилээж байгаа нь бол энэ бүхнээс харагдаж байгаамаа. Ийм л зүйл хэлээ да. За баярлалаа. Хөдөлмөрийн одоо нарийн зөндөө олон асуудлууд байгаа. Тэр болгоом руу бас өнөөдөр орж амжихгүй байх. Гэтэ нэг одоо байнга толгомдаад идэг нэг асуудлыг асууя гэж бодлоо. Хөдөлмөрийн гэрээний төслийг бол хөвчлэн одоо уртчилсан, боловсруулсан одоо нэгдсэн темплет ашиглах хэлбэрээр бол гэрээг байгуулад байгаа. За хөдөлмөрлөхөд орж ирж байгаа ажилтан маань бол хөвчлэн нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр тухайн одоо нөхцөлийг хүлээн зөвшөөрөд гарын үсэг зурх хэлбэрээр яваад байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээний төслийг ер нь уртсан боловсруулсан байх нь зөв юм уу? Ер нь бол тэгэх ёстой гэвэл ямар асуудлыг тусгасан байх ёстой юм? Ажилтан юу анхаарах юм? Аль хэсгийг харах ёстой юм? Ажил олгогч бас аль хэсгийг нь анхаарч боловсруулах ёстой юм бэ? Энэ талаар мэдээлгөөж. За тэгэхээр энэ хүний одоо хөдөлмөрийн харилцаа гэдэг бол нөгөө ажилтан хүнийг авч ажилуулад тэд нар маань одоо ингээд бүтээмжтэй ажиллаад тухайн байгууллагын зорилт хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж одоо баялаг үйлдвэрлэх ийм одоо механизм явж байгаа тийм. Тэгэхээр энэ хөдөлмөрийн гэрээгээ одоо ажилтнтай байгуулахдаа одоо ямар ажлын байруудыг одоо тийм ээ энэ ажиллаж иж энэ нь одоо компани энэ зорилт одоо хэрэгжих юм бэ гэдэг дээрээ тулгуурлаад одоо хийж гүйцэтгэх тухайн байгууллагч шаардлагатай байгаа ажлын байруудыг одоо гаргадаг. Энэ нь бол нөгөө ажил албан тушаалын жагсаалт гэдэг зүйл байна. Тэгээд хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйл дээр ажил олгогч зайлшгүй баталж мөрдүүлэх ёстой дотоод хэм хэмжээнүүдийг зааж өгсөн байдаг. Энэ дотоод хэм хэмжээн дээр бол тэр ажил албан тушаалын жагсаалт гэдэг зүйлийг оруулж ирдэг юм аа. Тэгэхээр энэ ажил албан тушаалын жагсаалт орж ирснээрээ энэ жагсаалтанд багтсан ажил бол тухайн байгууллагын зорилтыг хэрэгжүүлж байгаа байнгын ажлын байр болоо гараад ирнэ. Тэгэхээр тэр байнгын ажлын байранд иргэн хүнийг ажилуулахдаа одоо ямар төрлийн гэрээн дээр ямар заалт тусгал бүтээмжтэй нөгөө талаас ажил олгогчийн одоо хууль ёсны эрхийг хамгаалах уу, нөгөө талаас ажилтан хүний хууль ёсны эрхийг хүндэхгүй байхаар яаж зохицуулах вэ гэдэг асуудал нь бол энэ хууль эрх зүйн хүрээнд одоо яригдах хамгийн чухал асуудал байгаа юм. Тэгэхээр бол хөдөлмөрийн гэрээний талаар асуудлыг бол 21-р зүйл дээр бол хөдөлмөрийн гэрээнд бол үндсэн гол нөхцөлийг бол тохирсон байхаар заасан тийм ээ. Энэ нөхцлөөс гадна хөдөлмөрийн гэрээний бусад нөхцлүүдийг бол анхаарч үзэх ёстой. Тэгэхээр энэ хийж гүйцэтгэх ажил үр буюу тэр ажлын байрны тодорхойлолт бол энэ хөдөлмөрийн харилцааны бол бас их чухал зүйл. Ингээд энэ бусад нөхцлүүд дотор бол одоо яригдах нэг амин чухал асуудал бол тэр хөдөлмөрийн одоо сахилгыг яаж тооцох вэ? Ямар тохиолдолд ажилтнанд одоо сахилгын шийтгэл хүлээлгэх вэ? Тэр одоо компани байгууллагын соёл, журам хэрхэн үйлчлэх вэ гэдэг зүйлүүдийг тусгаж өгсөн байдаг. Энэ нь бол одоо цаашдаа тухайн одоо ажил олгогч ажилтан нар одоо энэ гэрээнийхээ үр шимийг одоо хүртэх бэлтгийг хангуулах үндсэн одоо арга зам болдгоо. Тухайлбал одоо хөдөлмөрийн гэрээнд сахилгын ностой зөрчлийг ямар тохиолдолд тийм ээ хөдөлмөрийн гэрээг цуцлах вэ гэдгээ тухайлан заадаг. Арх ууж ажил дээрээ одоо арх ууж ирсэн байх юм бол ажлаа тасалсан байх юм бол ажил олгогчийн эсрэг илт хууль бас үйл ажиллагаа явуулсан байх юм бол ч гэдэг юм уу тийм эдгээр зөвлөлтүүдийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэн заасан байхыг шаарддаг. Хэрвээ нэрлэж заагаагүй тохиолдолд бол яах нь нөгөө ажилтны хөдөлмөрийн гэрээг шууд ингээд цуцлах ийм үндслэл бол болдоггүй байх нэ гэдгийг анхаарах нь бас их зүг байгаамаа. Тэгээд энэ хөдөлмөрийн гэрээ бол их онцлог төрлийн үнэхээр онцлогтой. Энэ гэрээн дээр жишээлбэл үндэслээд одоо энэ хувийн эрх зүйн харилцаанд одоо иргэн хүнд сахилга хүлээлгдэг асуудал яригддаг. Жишээлбэл одоо ажлаас нь халах, сануулах,
цахилгын одоо нөгөө 3 хүртэл сар 20 хүртэл хувиар үндсэн цалин бууруулах гэдэг энэ сахилгыг одоо хүлээлгэх одоо үндслэл ажил олгогчид энэ эрх үүсдэг учраас энэ хөдөлмөрийн харилцаатай холбоотой альва дотоод журам тушаал шийдвэрийг гаргахдаа хүний эрхийн маш өндөр мэдрэмжтэйгээр энийг одоо төлөвлөж хамгийн гол нь тэр ажил олгогчийн байгууллага яаж одоо бүтээмжтэйгээр хөдөлмөрлөх вэ? Яаж баялаг бүтээх вэ гэдгээ бас анхаарах хэрэгтэй байдаг ийм зүйлүүд байгаа. Одоо ингээд байгууллагын хувьчаар ажиллаж байхсан туршлагаа эргээд харахаар за хөдөлмөрийн дотоод журам гэж нэг юм байна. Хөдөлмөрийн гэрээ гэж байна, тийм ээ. Тэнгуудаа ажил томилсон чөлөөсөө өөрчилж байгаа тушаалууд гараад идэг, тийм ээ. За нэг ажлын байрны тодорхойлт танилцуулна. Ингээд бусад үйл ажиллагааны журмууд гэдэг ерөнхийдөө иймэрхүү бүлэг. За нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтрээ заавал хураалгаад тэгээд тэрэн дээр одоо тушаа шийдвэрийнхаа тэмдэглэгийг хилэгдэг, шимтгэл төлөлтөө бичүүлээд яваад байдаг, тийм ээ. За тэгэнгүүт хүмүүс одоо юу гэж ойлгодог вэ гэхээр тушаал гарах нь чухал юм байна гэдэг. Гэтэл хуулийн дээр бол хөдөлмөрийн эрх зүй харилцаа гэрээний үндсээр явна гэж заачсан байдаг, тийм. Мөн хөдөлмөрийн нөгөө гэрээгээ харахаар ингээд нэг хуудас байдаг ч юм уу, хитрхи товч. Бусдын нөгөө хөдөлмөрийн гэрээн дээрээ дотоод журмаар зохицуулна гэж тавьчихсан байдаг л да. Тэгээд яг практик хэрэглэн дээр шүүхийн одоо шүүхтэр очихлаар те эдгээр нь одоо хоорондоо яаж уялдаад байгаа юм, одоо яаж алдаа гардаг юм, тийм ээ гэдэг талаар бас яриул зүйтэй бах гэж бодож байна. Тэрийг тодруулаад яриад өгөөч. За тэгэхээр хөдөлмөрийн одоо хуулиараа болон одоо иргэний хууль зааснаар бол энэ харилцаа яаж үүсэх вэ гэдэг асуудал гарч ирнэ, тийм ээ. Энэ бол нөгөө хөдөлмөрийн гэрээн дээр үндэслэж үүсэж байгаа харилцаа байдаг. Яг одоо хуулийн дагуу бол хөдөлмөрийн гэрээгээ байгуулад түүнийг ажил томилох одоо тушаал шийдвэрээ ажилд авах, тийм ээ. Эсвэл хөдөлмөрийн гэрээ байгуулах гэсэн энэ тушаал шийдвэрүүдийг ажил олгогч баталж яадаг. Ингээ гаргаж яадаг. Ингээд тийм хөдөлмөрийн харилцаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тушаалж гаргаагүй гэж болно, тийм ээ. Гэтэл иргэн хүнийг ажилд аваад ажилуулчихсан, бүтэн сар ажилуулчихсан энэ тохиолдол бол одоо амьдрал дээр бол гардаг. Тэгээ амьдрал дээр энэ гарч байгаа тохиолдолд бол одоо нөгөө ажилтан хүний эрх ашиг зөрчигдөөд нөхцөл байдал ийм одоо ажлаасаа халагддаг ч юм уу ийм асуудал үүсгэр шүүхийн практикт энийг яаж үнэлж явж байгаа вэ гэхээр хөдөлмөрийн харилцаа үүссэн хэсэг талаар одоо шүүх дүгнэлт хийдэг. Ингээд шүүхээс хийж байгаа дүгнэлтэнд бол тухайн ажилтан ажлын байранд ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн л байх юм бол одоо хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэсэн ийм одоо байнгын ажлын байран дээр ажилласан байна гэдгийг дүгнээд хөдөлмөрийн хуулийг хэрэглэн тухайн маргааныг шийдвэрлэж байгаа ийм одоо процесс байгаа. За тэгэхээр зүү ёс нь ямар байх ёстой вэ гэвэл хөдөлмөрийн гэрээгээ байгуулна, ажил томилох одоо тушаал шийдвэрээ гаргана, дэвтэрт нь бичлэлтийг нь хийн. Мөн одоо тухайн ажилтнанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн одоо дотоод журмыг ингэж танилцуулсан байх нь бол энэ хууль дүрмтэйгээ бол нийцэж байгаамаа гэж үзэж байгаа. За би саяны асуусан хоёр асуултанд базаад ерөнхийдөө яг хөдөлмөрийн эрх зүгээр мэрэгсэн хүн өргөдөж ярьж байгаа учраас би их бага ярих гэж бодож байна л да. Тэгэхээр асууж байгаа асуултын хүрээнд ойлгох төр ер нь энэ хөдөлмөрийн эрх зүй харилцаанд ингээд ажил олгогч нэг талаас нөгөө талаас ажилтаа ингээд оролцоо явж идэг. Энэ дээр нөгөө хүний эрхийн асуудал их мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж одоо мэрэгчлэлтэн маань хэлж байна л да. Тэрийг бол их дэмжиж байна. Яагаад вэ гэхээр бас тэмцвэргүй тийм нөхцөл байдал үүсдэг хөдөлмөрийн маргаан дээрээш тэр анх ажилд орохдоо ш тэр ер нь хүн чинь нэг ажилд орохгүй явдаг тэгэл ажилд авч байвал за тэр гэрээ мэрийг нь байгуулаад тэр журам мурмын зөвшөөрөөл ажилд орё юм чинь хүнд ажилд орлох хэрэгтэй байна гэдээ орчдөг. Дараа нь хөдөлмөрийн нөхцөл бий болоод ажиллах дээр зөрчлүүд бий болдог. Энээсээ үүдээд одоо нэгэнт гарын өсгөө зураад баталсан журам гэрээ эднэрийг одоо шүүх яаж үнэлэх үү? Манай хүний эрхийг тэр нь яаж хангаж байгаа вэ гэдэг бол яалтчгүй асуудал. Гэхдээ мэдээж хөдөлмөрийн хууль түрүүн та бүхэн маань ярьж байсан хөдөлмөрийн хууль бол энэ ажилтан ажил олгогч хоёрын тэр эрх үүргийг балансжуулдаг юм сайн талтай хууль юм аа. Энэ нийгмийн суур харьцааг зохицуулж байгаа гэдэг утгаараа. Тэгэхээр тэр нь бол яг энэ хөдөлмөрийн хуулийн 21-р зүйл заасан хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцлүүдийг талууд бол заавал тохиролцсон байх ёстойгоор хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа. Хэрвээ энэ нөхцлүүдийн аль нэгийг тохиролцоогүй байх юм бол хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тооцдог. Өөрөөр хэлэх юм бол одоо 21-ийн 1-ийн 1, 1-ийн 2, 1-ийн 3, 1-ийн 4 заасан энэ дөрвөн зохицыг дөрвөлнгийн л хөдөлмөрийн гэрээн дээр оруулж өгч байж гэрээ маань хүчин төгөлдөр болох нэ. За дээр нь 21-ийн 5 дээр хууль тогтоомж хамтын гэрээ хилцээрд заасан нөхцлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэдээ бас ингэж хамгаалтын залд орж өгсөн байгаа. Энэ бас нөгөө ажил олгогчийн ажилтны эрхийг бас хамгаалж байгаа гэж ингэж ойлгож байгаа.
Тэгэхээр ерөнхийдөө бүхэлдээ хөдөлмөрийн хууль маань гэх мэтчлэн дээрх заалтуудтай ижлэхэн юм нөхцөл байдлуудаар ажилтны давуу байдал бий болгоод байгаа ажил олгогчийн эсрэг одоо ажилтны эрхийг хамгаалахад дийлэх заалтууд нь чиглэсэн, балансжуулахад чиглэсэн юм байна. Одоогээр хэлбэл хөдөлмөрийн гэрээн дээр түрүүний ярьдаг ямар ажил албан тушаал эрхлэх юм, ямар хугацаатай, ямар цалинтай юм, тэ ямар одоо нөхцөлд гүйцэтгэх юм гэдэг энэ дөрвүүдээр нэмэх нь ажилтны эрх үүрэг хариуцлага буюу одоо түрүүн яриад байгаа ямар тохиолдолд би сахилгын хариуцлага авах юм, ямар тохиолдолд ажлаас чөлөөлөгдөж одоо халагдах юм гэдэг нөхцөлийг бол зайлшгүй тусгаарай гэж манай хуульч нар бол зөвлөж байна. За мөн байгууллагын хуульч болон хүний нөөцөд зөвлөхөд ер нь нэг 3 жилдээ нэг удаа ч юм уу мэргэжлийн хуульч нарыг одоо урьж оролцуулаад өөрийн хөдөлмөрийн харилцаанд хэрэглэгдэж байгаа энэ одоо баримт бичвүүд дээр энийг аудит хийлгээд түрүүн Батбаяр өмгөөлөгчийн хэлдэг шиг хөдөлмөрийн хуулийн заасан энэ стандарт зохицуултуудыг агуулж юу, дордуулж юу, тий магадгүй дээрдүүлсэн харилцаа байна уу, тий тэрүүрээ одоо промошн хийж болно шүү дээ. Гэх мэтчлэн ийм мэргэжлийн аудит бол хийх нь үр дүнтэй гэж бас зөвлөмөр байна. За тэгэхээр цолмон гэрэл хуульчтай өмгөөлөгчтэй бол санал нэг байна. Тэгэхээр хөдөлмөрийн одоо гэрээн дээр бол ер нь ажилтан хүний хамгийн одоо доод стандартыг л одоо хөдөлмөрийн хууль орчин бол тогтоож өгч байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ажил олгогч өөрөө ажилтнаа одоо урамшуулах, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх, одоо байгууллага дээрээ сайн соёлыг дэлгэрүүлэх, одоо нийгэмдээ үлгэр дуурайлал болох, нийгэмд одоо үүсэж байгаа баялагийг бас тэгшиг шударгаар хуваарлах зэрэг ийм үнэт зүйлүүдтэйгээ уялдуулаад хөдөлмөрийн хуулиар дээрдүүлсэн нөхцлүүдийг одоо ажилтнаа санал болгох, мөн үйлдвэрчний эвлэлийн байгууллагын одоо гол баримт бичиг тэр хамтарч баталдаг баримт бичиг хамтын гэрээндээ хуулиас дээрдүүлсэн нөхцлүүдийг одоо тусгаж хэрэгжүүлэх ийм одоо арга замууд бол байдгаа. Тэгээд өмнөх бас бидний энэ сэдвээр яригдж байгаа асуудал тэр хөдөлмөрийн гэрээний нөхцөл одоо хууль тогтоом зөрчсөн байх юм бол эн чинь өөрөө тэр заалт бол хүчин төгөлдөр бос болно. Жишээлбэл нөгөө нийтлэг байдаг нэг зүйл юм юу вэ гэхээр нөгөө эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой та одоо 2 жил хүүхэд төрүүлж болохгүй шүү ч гэдэг юм уу тий. Ийм одоо зүйлүүдийг тусгаж өгөх явдал бол түгээмэл байдаг. Энэ нь бол өөрөө юу гэдгийг хууль тогтоомжийг бол маш илэрхий зөрчиж байгаа юм үйлдэл байгаамаа. Одоо жирэмсэн эсхийн хүртэл асуух нь эн чинь хүний эрхийн зөрчил болж байгаа. Тэгэхээр ажил олгогч нар маань одоо ажилтнтайгаа ямар их өндөр ёс зүйтэй хандна тэр хэмжээгээрээ тухайн байгууллагын нэр хүнд тийм ээ баялаг одоо нэмэгдэх ийм үндэс суурь болдгийм шүү гэдгийг бас зөвлөж хэлмээр байна. За иймд одоо хөдөлмөрийн маргаанлаа орсон маргаан шийдвэрлэлтийн талаар ярилцъя гэж бодлоо. За хөдөлмөрийн маргаан ер нь хөвчлэн одоо ямар төрөлд гараад байна гэхээр сая статистик харахад бол буруу халагдсан болон цалин өсөлттэй холбоотойгоор маргадаг юм байна. За тэгээ ер нь бол маргаан одоо жилд улсын хэмжээнд 1000 гаруй гарч байна гэдэг маань бол бас тийм ч өндөр бас үзүүлэлт биш харагдаад байгаа. Тэгэхээр одоо хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх явцад нөгөө маргаан таслах комисс те ажилчид хоорондоо одоо эвлэрэн хэлэлцэх зоонууд их байдаг байх гэж төсөөлөгдөж байна. Тийм учраас энэ хөдөлмөрийн одоо маргаан шийдвэрлэлтийн талаар ярьж өгөөч. Ер нь ямархуу маргаанууд гараад практик, шүүхийн практик ер нь яаж шийдвэрлэгдэт байна гэдэг талаар хэлж өгөөч. За тэгэхээр энэ хөдөлмөрийн маргаан бол одоо энэ хөдөлмөрийн харилцаа гэдэг чинь өөрөө их өргөн хүрээтэй харилцаа учраас ажлын байран дээр одоо талуудын хооронд үүсэж байгаа саналын зөрүү бол өөрөө энэ хөдөлмөрийн маргаан гэсэн ийм ангиллалд орж явж байгаа. Тэгээ хөдөлмөрийн маргааныг ерөнхий одоо том ангиллаар нь бол хамтын маргаан, ганцаарчилсан маргаан гэж хоёр ангилж үзэж байгаа. Хөдөлмөрийн одоо хамтын маргаан гэдэг бол нэг хамтын гэрээний талуудын хооронд үүсэж байгаа маргааныг хамтын маргаан гэж үздэг бол хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсэж байгаа маргааныг хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан гэдгээ. Тэгэхээр энэ хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг зохицуулах ийм одоо зохицуулалт нь бол хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйл дээр бол энэ шүүхэд ямар маргаан харьяалуулан шийдвэрлэх вэ гэдгийг ингээд зааж өгсөн. Тэгээд энэ шүүхэд харьяалуулснаас бусад маргаануудыг бол хөдөлмөрийн маргаанцлах комисс анх тутам хянан шийдвэрлэхээр хөдөлмөрийн хуулинд хуульчилж өгсөн байдаг. Тэгэхээр одоо миний цалин хөлсийг одоо дутуу олгочихлоо.
одоо юу гэдгийг ажлын байран дээр үүсэж байгаа маш олон төрлийн маргаануудыг бол ажил олгогч, ажилтны төлөөлөгч нараас бүрдэж буй хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хилэлцээ шийдвэрлээд явах бүрэн боломжтой байдаг. Гэхдээ ихэнх маргаанууд бол ажилтан ажил олгогчтой одоо уламжилж ийм асуудлууд байна гэдгээ хэлээд ингээд хөдөлмөрийн харилцаан дээр бол саналын зөрүүг арилгаад явж байгаа тохиолдол байгаа бол энэ саналын зөрүү арилахгүй талуудын ашиг сонирхол илтэд одоо хөндөгдснөөс үүсэлтэй маргаанууд нь бол ер нь шүүхэр шийдвэрлэж байгаа. Жишээл хөдөлмөрийн маргаан таслах комиссд одоо өргөдөл гомдлоо гаргаад энийг нь бол одоо өөрт нь нааштайгаар шийдвэрлээгүй тийм ээ. Энэ тохиолдолд ажил олгогч ажилтан хэн аль нь бол шүүхэд гомдлоо гаргаж болно. Мөн одоо ажлаас халагдсан сахилгын шийтгэл буруу ноогдуулсантай энэ холбоотой маргаан бол ингээд шууд шүүхэд харьяалагдаж шийдвэрлэгддэг маргааны тоонд орж байгаамаа. Тэгэхээр энэ хөдөлмөрийн маргааныг бол ингээд шүүхээр шийдвэрлэж байгаа 1117 гэсэн ийм тоотой бол энэ 2020 оны статистик дээр бол бүртгэгдсэн юм байна. Тэгээд энэ хөдөлмөрийн маргааныг бол шийдвэрлэхтэй холбоотой манай одоо Монгол улсын дээд шүүхээс зөвлөмжүүд энэ хэрэгт нотлох баримтыг хэрхэн үнэлэх талаар зөвлөмжүүд одоо зүйлүүдийг бол гаргасан байдаг. Эдгээр нь бол энэ хуулиа одоо хэрхэн зөв хэрэглэх талаар бол нэлийн тодорхой ойлголтуудыг бол бид нарт бол өгч идэгөө. За тэгэхээр одоо миний хөдөлмөрлөгтэй холбоотой эрх ашиг зөрчигдлөө гэж одоо ажилтан үзэж байгаа тохиолдолд өөрийнхөө одоо гомдлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг асуудал чухлаа. Тэгэхээр ажилтан бол эхлээд бол байгууллагынхаа одоо хөдөлмөрийн маргаан таслах комисс шүүхэд хариалуулаагүй маргаануудыг бол гомдлоо гаргаж өгөөд ийм асуудал дээр одоо гомдолтой байна гэдэг юм гаргаж болно. Харин шүүхэд хандахтай холбоотой асуудал дээр бол энэ ажилтны зүгээс бол шүүхэд гомдол нэхэмжлэлээ бол гаргана. За ингээ гомдол нэхэмжлэл гаргахтай холбоотой хөдөлмөрийн тухай хуульд бол хөөн хилцэх хугацааны асуудлыг бол ажилтны зайлшгүй мэдчих хэвээр. Энд дээр бол ажлаас халагдсан маргаан дээр 1 сарын дотор шүүхэд гомдлоо гаргасан байх хэвээр. Энэ одоо 1 сарын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ингээ хэтрүүлэх юм бол шүүхэд гомдлоо гаргах эрхээ алддаг байх нэ. Тэгэхээр одоо ажлаасаа халагдаад эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа тохиолдлын талаар гомдлоо зайлшгүй 1 сарын дотор гаргана гэдгийг ажилтан хүн бол ойлгох ёстой. Харин бусад асуудлаар буюу одоо сахилгын шийтгэл буруу ноогдуулсан зэрэг энэ асуудал дээр бол шүүхэд 3 сарын дотор гомдлоо гаргана гэсэн ийм одоо хуулийн зохицуулт үйлчилж байгаа. Тэгээд энэ ажлаас буруу халагдсан болон сахилгын шийтгэл буруу ноогдуулсантай холбоотой асуудлууд бол гомдлоор үүсгэгддэг ийм хэрэг маргаан байгаа. Ийм учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Одоо шүүх одоо юу гэдэг ажилтны зүгээс бол тийм зардал гаргуулахгүйгээр маргааныг ингээ шийдвэрлэж өгөх боломжтой байдгаар бас онцлог давуу талтай байгаамаа. Энэ хөдөлмөрийн маргаан таслах комиссыг байгууллага болгон байгуулах хэрэгтэй байдгүй. Тийм, энэ хөдөлмөрийн маргаан таслах комисс бол орон тооны одоо бус ийм комисс байхгүй юу? Энийг одоо ингээ айгүй хүндрүүлээд манаа дээр ийм комисс байхгүй гэдээ ажилтнаас өргөдөл ирэнгүүт ийм байдлаар бол ажил олгогч ажилтнууд бол хандаад хэрэггүй. Одоо миний одоо ийм эрх ашиг шийдвэрлэж өгөөч гэж ажилтнаас одоо гомдол гаргаж байгаа тохиолдолд бол ажил олгогч тушаал шийдвэрээ комиссийн гишүүдийг томилж ажилтны төлөөлөл үйлдвэрчний хэвлэлийн байгууллага тушаал шийдвэрээр ажилтны одоо төлөөллийг томилоод ингээд хамтарсан хурлаараа одоо асуудлыг шийдвэрлэдэг байна. Энэ дээр бол нөгөө нэг хүмүүс их тийм хүндрэлтэй зүйл ингээд үүсгэж байгаа юм шиг бодоод идэг. Гэтэл энэ бол энэ механизмыг ашиглаж чадах юм бол байгууллага дээр бол маргаан тийм ээ ингээд дотооддоо шийдвэрлэгдээд ингээд явах бүр юм уян хатан нөхцөл бий болж байгаа байхгүй. Энд чинь дотроо нөгөө юу лээ бүгдээрээ хилэлцвэл буруугүй бүлээ усаар угаавал хэрэггүй гэдэг шиг байгууллагынх нь ажил олгогч ажилтны төлөөлөл нар сууж агаад энэ асуудлаа ингээд дотроо ярилцаад ингээд шийдвэрлэдэг. Энэ нь бол одоо засгийн газрын одоо тогтоолоор энэ хөдөлмөрийн маргаан таслах комиссийн ажиллах журам, хурлын тэмдэглэл хэрхэн үйлдэх үү гэдэг ийм зүйлүүдийг бол гаргаад өгчихсэн байж байгаа юм аа. Гэж хэлж байгаа. Тэгээ байнгын комиссдоч одоо томилоод одоо ингээд тийм сайхан байнгын ажиллагаатай хүний одоо эрхийн тийм хүндэтгэлтэй ханддаг байгууллагууд ч байдаг. Гэхдээ тийм одоо комисс нь байхгүй байлаа гэхээр нөгөө нэг ажилтныхаа гомдлыг хүлээж авахгүй байж болохгүй. Гэхдээ одоо тийм байгууллага байхгүй байх юм бол тэр гомдлоо гаргаад хууль заасан хугацаануудаа өнгөрөхөөр ингээд би гомдлоо гаргасан боловч хүлээн авч шийдвэрлэж одоо өгсөнгүй гэдгээр нөгөө ажилтан маань шүүхтэй хэмжлэл гомдлоо ингээд үргэлжлүүлэн гаргаад явах ийм боломж үүсдэг байна шүү дээ тийм ээ. За үйлдвэрчний хэвлэлийн асуудлуудыг
хөндөж яриа гэж бодлоо. Сүүлийн үед толгомдоод байгаа асуудал юу вэ гэхээр хэдий одоо нийгмийн даатгалын шимтгэл өсөх нь одоо 2-3 жилийн өмнөөс тодорхой. Тэгээ хууль нь хэдийнэ батлагдсан боловч яг амьдрал дээр өнөөдөр нэмээд эхлэхээр одоо хүмүүс одоо анхаарал авч байна л да, дургуутсаж байна. Хэвчлэн нийгмийн одоо байгаа байдлыг харахад. Тэгэхээр түрүүн ярианыхаа эхэнд хэдүүлээд дурдсан татврын асуудал, нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал бол яалтчгүй таны одоо хөдөлмөрийн гар дээр авч байгаа хүс дээр төр одоо гар хүргэж байгаа асуудал учраас эмзэг асуудал байдаг. Энийг яаж шийдэж ирсэн бэ гэхээр ихэвчлэн одоо юм одоо хууль бус практикаар тийм ээ цалин өсний хэмжээг нуунд харагдуулах байдлаар ч юм уу эсвэл хөдөлмөрийн гэрээ ч юм уу ямар нэгэн төрлийн гэрээ байгуулахгүйгээр бэлэн мөнгөний харилцаагаар ч юм уу тийм ээ ингэж зохицуулж авсан. Энэ нь өөрөө хууль хяналтын байгууллагын зүгээс ажилтнанд болон ажил олгогчид өөрсдөд нь юм сөрөг хариуцлага хүлээж болох үс юм одоо байдлыг үүсгээд байна. Гэтэл бид бол энэ байдалтай үйлдвэрчний эвлэлийн байгууллагаар дамжаад тийм ээ шат шатны үйлдвэрчний эвлэлүүд хоорондоо нэгдээд хуулийнхаа дагуу одоо тэмцэх татврын хэмжээг шимтгэлийн хэмжээг бууруулах талаар тийм ээ төр засагтай хэлцээр их болцоо байгаа гэж хараад байгаа. Тэгэхээр ер нь та үйлдвэрчний эвлэлийн байгууллагын ач холбогдлын талаар ярьж өгөөч. Монголд ер нь ямархуу байдалтай байна? Дугаар хорооны иргэн үйлдвэрчний эвлэлийн холбоотой ер нь яаж харьцаж байна? Энгийн байгууллагт үйлдвэрчний эвлэл гэж ер нь байна уу? Энэ талаар та мэдээлэл өгөөч. За тэгэхээр энэ үйлдвэрчний эвлэлийн одоо асуудал бол асууж байгаад маш их баярлж байна. Тэгэд энэ үндсэн хууль зааснаар Монгол улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх эвлэлдэн нэгдэх хэрэгтэй гэж заасан байдаг. Тэгээд энэ 1992 онд шинэ үндсэн хуулийг бид нэр одоо батлахад энэ хавсралт хууль гэж байдаг. Тэр хавсралт хуулийн дээр бол энэ бүгд найрамдах Монгол ард улсын хуулиуд дотроос энэ шинэ үндсэн хуультай зөрчилдөөгүй хууль байх юм бол бид нэр цаашид үргэлжлүүлэн мөрдөх юм а гэсэн ийм агуулгатай үндсэн хуулийн хавсралтыг баталж байсан байдаг юм а. Тэгээд энэ 1991 оны үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль нь бол өөрөө энэ үндсэн хуультай нийцсэн эвлэлтэн нэгдэх эрхийн баталгааг хангаж байгаа ийм хууль байдаг. Тэгээд энэ эвлэлтэн нэгдэх эрхийн асуудал нь бол яагаад одоо чухал байдаг вэ гэвэл ажилчид өөрсдийн төлөөллөөрөө дамжуулж нийгмийн харилцаанд одоо идэвхтэй оролцох, одоо өөрсдийн эрх ашгаа хамтарч хамгаалах ийм зорилготой. Ингээд энийг хэрэгжүүлэх хэд хэдэн механизмууд байна. Энэ нь болохоор одоо нийгмийн зөрчлийн 3 талт хэлцээрийг байгуулах, хамтын гэрээ хэлэлцээр байгуулах, хамтын гэрээ байгуулах, өөрсдийнхөө одоо дуу хоолойг илэрхийлж жагсаал цуглаан хийх, хууль ёсны үндсэн дээр ажилтныг төлөөлөх, хуулийн дагуу ажил хаялт зарлах гэдэг ийм эрхүүдийг бол энэ үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд эдэлж байдаг. Ингээд нэг ажилтан одоо ганцаараа байх юм бол ингээд хүчгүй эрхэн зөрчигдөх ийм эрсдэлтэй байдаг. Ингээд олон улсын үйлдвэрчний эвлэлийн байгууллага ингээд мэрэгжил салбаруудын үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад ер нь гаргаж байгаа зөвлөмжүүд юу вэ гэхээр зэрэг одоо ажилчдыг аль болох эвлэлдэн нэгдүүлье гэдэг ийм уриалга байдаг. Ингээд нөгөө албан бус секторт хөдөлмөр эрхэлж байгаа одоо түрүүчийн ярьж байгаа дугаар хорооны иргэн дулмаад хүртэл энэ эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй ийм одоо чөлөөтэй байдаг зүйл юм аа. За манай Монгол улсын хувьд бол одоо энэ үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хөгжил бол өөрөө нийгмийн хөгжилтэйг ингээ уялдаад явж байгаа. Тэгээ бид нар бол ийм арчилсан нийгэмд амьдардаг учраас хүмүүс маань бол эвлэлдэн нэгдэж өөрсдийнхөө дуу хоолой эрхийг ингэж байн хамгаалж явж байгаа. Тэгэд энэ өнгөрсөн одоо жилүүдэд нөгөө манай улсын одоо улсын эдийн засгийн нөхцөл байдал илэрхий одоо дороотсноос болоод олон улсын валютын санг өөрч одоо ажилласан. Ингээд энэтэй холбогдуулаад хэд хэдэн шимтгэл татврын нэмсэн ийм одоо хуулиуд гарч исэн. Ингээд одоо хувь хүний орлогын албан татврын тухай хуулийн нэмэгдүүлж байгаа энэ процесстэй бол хөдөлмөрчид яг энэ үйлдвэрчний эвлэлийн байгууллагын бол дуу хоолой болж одоо тэмцээд энэ хуульд бол өөрчлөлт оруулж чадж байсан бол мөн энэ нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой тэмцлийг хийсээр ирсэн баг. Ингээд энэ хийх тэмцлүүд маань шат шатандаа үр дүнгээ өгөөд ингээд хамгийн сүүлд бол одоо өнгөрсөн жил ерөнхийлөгч төсөвт хориг тавьж зарцаах байдлаар
ингээд хэрэг явж исэн бол энэ жил одоо хуулийг зайлшгүй мөрдүүлнэ гэдэг ийм байдал үүссэн. Энтэй холбогдуулаад үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс одоо захимаар үзэл бодлоо илэрхийлж жагсаал цуглааны зохион байгуулж энийг одоо манай Монгол Улсын засгийн газар бас тийм одоо миний ойлгож байгаагаар бол бас тийм уян хатан ийм ардчлалын мэдрэмжтэй ийм засгийн газар байна. Ингээд хүмүүсийн дуу хоолойг сонсож шуурхан арга хэмжээ авч ажлын хэсэг байгуулж одоо хөдөлмөрчдийнхөө энэ үйлдвэрчний эвлэлийн байгууллагын одоо санал санаачлагыг дэмжинэ гэдгээ улсын их хурлын гишүүдч манай засгийн газар холбогдох яамдууд нь бол илэрхийлээд ингээд хамтарч ажиллаж байгаад бол их миний зүгээс бол их талархалтай байгаа. Тэгээд энэ үйлдвэрчний эвлэлүүдийн одоо эрх гэдэг бол одоо тэр хамтын гэрээ хэлэлцээр байгуулахаас өсвөлээд ажилтнанд бол яг тэр хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа хамгийн тийм одоо чухал гүүр болж байгаа ийм эрх байгаамаа. Энэ бол үйлдвэрчний эвлэл гэдэг бол зөвхөн ажилчдын өөрсдийнх нь байгууллага бөгөөд ямар нэгэн тийм улс төрийн болоод бусад хэлбэрийн тийм лобби бүлэмд бол хамаардаггүй зөвхөн хөдөлмөрлөгтэй холбоотой эрх ашигыг хэрхэн хамгаалах вэ? Хуулиас дээрдүүлсэн ямар нөхцлөөр одоо хамгаалах вэ? Гишүүдээ хэрхэн идэвхжүүлэх вэ? Гэт ийм л одоо үйл ажиллагаа явуулдгаараа бусад одоо байгууллагууд одоо төрийн бус байгууллагууд гэж ярьж байгаа шүү дээ тий. Эднэрээс бол онцлогтой өөрийнх нь статусыг тодорхойлдог бүхэл бүтэн үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай ийм хуультай ийм байгууллага байгаамаа. Одоо бодит байдал дээр одоо хамтын гэрээ байгуулдаг үйлдвэрчний эвлэлтэй байгууллагууд бол хөвчлэн томоохон аж ахуйн нэгжүүд байна. Жижиг аж ахуйн нэгжүүд бол хамтын гэрээ гэж байхгүй зүгээр одоо тэтгэмжийн журамч гэдэг юм уу тийм ээ бусад журмаараа зохицуулаад явцдаг ийм байдалтай байгаад байна. Тэгэхээр үйлдвэрчний эвлэлийн ингээд тусдаа байгууллагатай хамтын гэрээгээ одоо тусад нь батлаад тийм ээ хамтын гэрээг чинь батлаад нөгөө засаг даргатаа очиж бүртгүүлж байгаа шүү дээ тий. Аль болох ийм байгаараа тий аль болох хөдөлмөрийн хамтын гэрээтэй үйлдвэрчний эвлэлтэй байгаараа гэж хэлхийн одоо давуу тал нь юу юм бэ? Эсвэл зүгээр салбар журмаараа зохицуулаад явчих нь илүү амар юм уу? Тэгэхээр энэ хамтын гэрээ, хамтын хэлэлцээр гэдэг бол энэ нөгөө хамтын гэрээ хэлэлцээрд оролцож байгаа талуудын хүрээнд үүсэж байгаа юм хууль ёсны баримт бичиг хөдөлмөрийн баг хууль гэж үнэлэгддэг. Магадгүй одоо байгууллага маш одоо сайхан хөрөнгө орлоготой байх үедээ ийм тэтгэмж олгоно, тийм одоо нэмэгдэл хөлс олгоно ч гэдэг юм уу тогтоол тушаал шийдвэрүүд гаргасан байхыг үгүйсэхгүй боловч энэ нь нөгөө төрийн хуулийн албатлагаар баталгааждаггүй. Жишээлбэл хамтын гэрээн дээр бол одоо юу гэдэг ажилтныхаа цалинг 10%-аар 2020 оны 1-р улиралд нэмэгдүүлнэ гэж заасан байх юм бол энэ нь өөрөө хамтын маргаан үсэх ийм үндслэл болчихдээ. Энийг бол нөгөө нэг юу гэдэг ажил олгогч зайлшгүй одоо хэрэгжүүлэх шаардлагатай ийм одоо зохицуулалт болдог учраас зүгээр одоо нэг байгууллагын даргын тушаал шийдвэр гэдгээс илүү ийм ач холбогдолтой байдаг. Дээрээс нь энэ хамтын гэрээнд бол яг ажилтан хүний нийгмийн өөрийнх нь одоо амьдрал хөдөлмөрийн харилцаанд тулгамдж байгаа асуудлуудаа тусган хэрэгжүүлж өөртөө энийхээ үр шимийг хүртэх ийм боломж энэ хамтын гэрээн дээр үүсч байдгаараа бас давуу талтай юм аа. Одоо байгууллагын даргын тушаал гэдэг бол маргааш нь тэр дарга тушаал шийдвэр гаргах, тэрнийг хүчингү болгох тийм ээ. Ийм эрхүүдийг бол эдэлж байдаг. Хамтын гэрээний хувьд бол энэ талууд зайлшгүй хамтын гэрээндээ одоо өөрчлөлт оруулах, харилцан тохиролцох ийм одоо байдлаар ханддгаараа бол маш давуу талтай. Гэхдээ бас нөгөө талаас ажил олгогчийн хувьд авч үзэхэд эдийн засгийн байдалтай холбогдуулаад маргааш ажлаа хадгалж үлдэнэ гэсэн баталгаагүй, хөрөнгө оруулалт маань өснө гэсэн баталгаагүй иймэрхүү нөхцөл байдалд өөрсдөө эрсдэлд оруулахгүй тулд энэ хамтын гэрээг хийхгүй яваад байгаа талаас ажиглагдж байгаа. Энэ тохиолдолд хамтын гэрээг гэр нэгэнт одоо жишээ нь 500,000 төгрөг урамшуул одоо энэ тохиолдолд олгоно гэцнээ эдийн засгийн байдалтайгаа холбогдуулаад бууруулах эсвэл байхгүй болгох болцоо бол байд юм лу. За тэгэхээр энэ хамтын гэрээ бол нөгөө бүртгүүлснээр хүчин төгөлдөр болоод ингээд талууд мөрдөн мэдээж ер нь бол энэ хамтын гэрээн дээр чинь байгуулах бас арга замууд байгаа. Байгууллагын одоо оны одоо төсөв төлөвлөгөөнөөс өмнө хамтын гэрээний саналаа хургуулдаг. Ингээд талууд хамтын гэрээндээ тусгах зардлуудаа хамтран хэлэлцээд нөгөө хүнжлийнхөө хэрээр хөлөөж ийн гэдэг шүү дээ тий. Тэгээд энэ хамтын гэрээ байгуулж байгаа юу ч юм болохоор ажилтан хүн тэр байгууллагын одоо бүтээсэн баялагаас өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг одоо аль болох түлхүү
одоо авах, түлхүү хүртэх ийм боломж олцоог л одоо нээж өгч байгаа байхгүй хамтын гэрээгээр. Тэгээд тэрийг бол одоо хамтын гэрээнд за одоо ингээд 500 мянга өгч чадхаа байсан 300 мянга болгоё гэдэг асуудлыг бол энэ хамтын гэрээнд өөрчлөлт оруулах талаар тухайлан заагаагүй тохиолдолд хамтын гэрээ анх байгуулсан замаараа нөгөө талдаа саналаа хургуулээд энэ саналын хүрээнд одоо хэлэлцээд ингээд бас шийдвэрлэгддэг. Гэхдээ мэдээж тэнцээ бол нөгөө нэг ажилтны төлөөлөгч байгаа учраас энэ бол амлалтаа хэрэгжүүлэхээр л ингэж ажиллана. Энэ хамтын гэрэн дээр чинь ажилтны төлөөлөх ажилтнууд ч ажил олгогч ч бас өөрөө хүлээдэг. Бид бол бүтээмжээ ингэж хариуцлагатай өсгөж сахилга баттайгаар ажиллана. Ажил олгогчийн зүгээс энэ үүссэн одоо тэг үр шимийг ингэж та бүгдтэй цалин хөлс нэмэх замаар одоо хүртэнэ гэсэн ийм тохиролцоог энэ хамтын гэрээ гэж одоо нэрлээд байгаа. Тэгээ хамтын гэрээний чинь бас онцлог нь юу вэ гэвэл зөвхөн одоо ажилтны төлөөлөгч санаачлаад байгуулах ч асуудал байхгүй. Энэ дээр одоо хариуцлагатай ажил олгогч байх юм бол өөрөө энэ хамтын гэрээгээ бас байгуулад ингэж явдаг. Хамтын гэрээгээр тохиролцсон асуудлаар ямар нэгэн одоо байгууллага хөндлөнгөөс оролцож болтгоо. Энэ нь бол өөрөө ажил олгогчийг бас хамгаалдаг, ажилтнуудыг бас хамгаалдаг ийм зохицуулалт болж бас явж байгаа. Энэ нь өөрөө ач холбогдолтой. Үйлдвэршний хэвлэлийн одоо байгууллагуудын шатлсан тогтолцоо гэж байна уу? Яаж хоорондоо нэгддгийг, тиймээс бол тустай юм уу? Тухайн тохиолдол болгон, тухайн үйлдвэршний хэвлэл болгон тустай байгаад одоо харилцаанд оролцоод явдаг юм уу? За тэгэхээр үйлдвэршний хэвлэлийн байгууллага гэдэг бол ер нь статус нь бол ажилтны төлөөллийн байгууллага. Тэгэд энэ ажилтныг аль шатндаа хэрхэн төлөөлөх вэ гэдэг асуудал нь бол энэ нөгөө манай Монголд бол энэ Монголын үйлдвэршний хэвлэлийн холбоо, салбар аймаг орон нутгийн үйлдвэршний хэвлэлийн холбоо, мөн анхан шатны хороодууд гэсэн ийм бүтцтэйгээр бол үйл ажиллагаа нь ингээд явагдчихэдэг. Үйлдвэршний хэвлэлийн хороодууд нийлж одоо холбоо байгуулна. Холбоо нь бол өөрөө мэрэгжил үйлдвэрлэл мөн одоо орон нутгийн шинжээрээ эвлэлтэн нэгдээд энэ Монголын үйлдвэршний хэвлэлийн холбоонд нэгддэг ийм одоо байдлаар явж байгаа. Тэгээд гол нь нөгөө нийт ажилчдыг төлөөлөх ийм төлөөллийн одоо асуудал нь бол чухал байгаад байгаа. Одоо жишээ нь А компани ажилчид одоо нийгмийн даатгалын шимтгэлтэй холбогдуулаад үзэл бодлоо төрдөө хүргэе гэх юм болвол хэрхэн одоо хамгийн түрүүнд хэн хандах уу? Яаж илүү далаацтай болох уу? Тэр талаар тайлбарлаж өгвөл. За тэгэхээр энэ үйлдвэршний эвлэлийн эрхийн тухай хууль гэж байгаад байгаа одоо энэ шалтгаан нь юу вэ гэхээр зэрэг энэ эвлэлтэнд нэгдэх эрхийн баталгаа хангаад ажилчид одоо эвлэлтэнд нэгдэж үйл ажиллагаа явуулсныхаа төлөө ямар нэгэн одоо эрх ашгаараа хохирох эрсдлүүдийн энэ хуулиар бол хааж өгсөн байдаг. Жишээлбэл одоо үйлдвэршний эвлэлийн сонгуульт ажилтныг ажлаас сонгосон хамт олонныхын зөвшөөрлгүйгээр ажлаас салах, сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно гэдэг юм уу тийм. Ийм байдлаар бол ингээд энэ хуулинд бол эрхийн баталгаануудыг бол хангаж өгсөн байдгаараа давуу талтай. Тэгэхээр одоо А компани ажилтнууд бол үйлдвэршний эвлэл байгуулна гэдээ ирэхээр маш тийм хүндрэлтэй юм шиг ойлгоод байдаг. Энэ нь бол бас тийм биш юм аа. Одоо тэр тухайн компани ажилтнууд нийлж хурлаа хийгээд одоо биднийг төлөөлөөд одоо цолмон гэрэл яваад энэ нийгмийн даатгалын шимтгэлийг эсэргүүцэж байгаа энэ ажиллагааг идэвхжүүлье. Энэ үйлдвэршний эвлэлийн байгууллагыг одоо байгуулад ингээд ажиллая гэж явхад бол энэ эрх бол бүрэн нээлттэй юм байдгийм аа. За одоо хэдүүлээ хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой ямар хариуцлагууд ногдуулаад байгаа юм. Тэр нь ямар одоо шат дараалтаагаар эрх ногдуулаад байгаа талаар мэдээлэл өгье. За тэгэхээр хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа одоо ажил олгогч ажилтнаар энэ хөдөлмөрийн сахилгыг сахигтай холбоотой хариуцлага одоо ажилтнанд ногдуулах асуудлыг нэгдүгээрт бол авч үзье. Тэгэхээр энэ хөдөлмөрийн хариуцлагыг бол сахилгын шийтгэлд ногдуулж байгаа. Мөн одоо эд хөрөнгийн хариуцлагын асуудал бас яригддаг. За тэгээд сахилгын шийтгэлтэй холбоотой асуудлыг авч үзэхэд энэ хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэлт нь сахилгын шийтгэл ногдуулах талаар хөдөлмөрийн хуулинд хуульчилж өгсөн байдаг. Өөрөөр хэлэх юм бол ажил олгогч зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэдээ ажилтнанд хариуцлагыг ногдуулж болохгүй. Энэ бол нөгөө ажил олгогчийн эрх хэмжээний асуудал бол биш. За тэгэхээр нөгөө хөдөлмөрийн дотоод журмаа мөрдөж гин үү, хөдөлмөрийн гэрээгээ мөрдөж гин үү, энийг зөрчих юм бол тохирох сахилгын шийтгэлийн ногдуулна гэсэн үг. За тэгээд энэ сахилгын шийтгэлтэй холбогдуулж одоо ажилтан болоод ажил олгогчийн мэдвэл зохиох хэд хэдэн асуудлууд бол байна. Энэ дээр бол нэгдүгээрт
сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй. Ажилтнанд одоо нэг удаа эд хөрөнгө дутаасан үйлдэлт нь дахин тэр үйлдэл дээр нь сахилгын шийтгэл гаргаж сахилгын шийтгэл ногдуулж болохгүй. Нөгөөтэйгүр сахилгын шийтгэлийг илрүүлснээс хойш 1 сар, илрүүлээгүй бол 6 сар сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах боломжгүй байдгаа гэдгийг бол энэ хөдөлмөрийн хуулиар бол хуульчилж өгсөн байдгаа. За тэгээд энэ эд хөрөнгийн хариуцлагатай холбоотой асуудал бол хязгаарлагдмал болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын асуудал яригдана. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хөдөлмөрийн гэрээнд тохиролцож эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндслэл үүснэ. Харин эд хөрөнгийн одоо бүрэн хариуцлага хүлээлгдэггүй хязгаарлагдмал хариуцлагатай этгээдүүд байгууллагт эд хөрөнгийн хохирол учруулах юм бол үүнийг нь бол одоо 1 сарын дундад цалин үлснөөс нь хэтрүүлсэн хэмжээний хохирлыг ажил олгогч одоо барагдуулах ажилтнаар одоо төлөвлөх ийм үндслэл бол үүсдэггүй гэдгийг бас анхаарах ёстой. За тэгээд ажилтны 1 сарын дундад цалин хөөснөөс хэтэрсэн хэмжээний хохирлыг одоо ажил олгогч барагдуулах тохиолдолд шууд одоо тушаал шийдвэр гаргаад ингээд цалин хөөснөөс нь суутгал хийж болохгүй. Энийг зайлшгүй шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээр одоо тогтоолгосны үндсэн дээр цалин хөөснөөс нь одоо суутгал хийж энэ одоо хариуцлагыг бол хүлээлгдэг байгаа. За бусад одоо хариуцлага буюу одоо тэр хөдөлмөрийн хууль тогтоомжийг ажил олгогч зөрчиж байгаатай холбоотой асуудлууд нь бол энэ зөрчлийн хуулиар мөн одоо тэр гаргасан зөрчлийн одоо шин чанараас хамаарат эрүүгийн хуулиар ингээ шийдвэрлэгддэг юм байгаа. Тэгэхээр энэ талаар дэлгэрүүлж бас манай Батбаяр өмгөөлөгч бас ярих болов уу гэж бодож байна. За хөдөлмөрийн хууль тогтоомжийг ажилтан болон ажил олгогч нар зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ гэдэг талаар бол дэлгэрэнгүй ярьчлаа. Тэгэхээр яг зүгээр амьдрал дээр хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргахдаа давхар Монгол улсын зөрчлийн тухай хууль холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байхыг үгүйсэхгүй ба тэгвэл тухайн материалын хуулийн заасан зөрчлүүдээ гаргасан хэмжээгээр л хариуцлага хүлээгэй явна. Тухайлх юм бол зөрчлийн хуулийн дээр түгээмэл одоо хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөнтэй холбоотой хариуцлага хүлээх хүнслүүд бий болж болно. Магадгүй бүр эрүүгийн гэмтэргийн шинжтэй байвал хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэхийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тэрнээс нь болж ямар хэмжээний хохирол учирсан юм бэ? Үр дагавараас шалтгаалж төрн хуулийн хариуцлагч хоорондоо ялгаатай байж байгаа шүү дээ. Жишээлх юм бол одоо ямар хэмжээний хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд ямар хэмжээний одоо гэмтэл хохирол учруулсан гэдгээс шалтгаалаад зөрчлийн эрүүгийн хэрэг болох ийм үр дагаваруудтай. Дээр нь яг хуулийн хариуцлагаас гадна би нэг юм бас хөдөлмөрийн маргаанууд дээр ажиллаж байгаа хугацаанд хэлье гэж хүмүүс боддөг юм а. Тэгэхээр энэ удаа хэлчихье гэж бодлоо. Тэр юу вэ гэхээр хөдөлмөрийн маргаан үүссний үр дагавар нь өөрөө хууль зааснаас гадна ямар үр дагавар одоо хүн амьтанд бий болгоод байна вэ гэдгийг бол ажилтан болон ажил олгогч аль аль нь их ухамсарлаж явах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Энэ нь өөрөө тэр ажил олгогч ажилтны хүний эрхийн мэдрэмжтэй маш их холбоотой асуудал байдаг. Одоо ялгаагүй төрч гисэн өөрөө хөдөлмөрийн харилцаан дээр нэлээдгүй тийм хүний эрхийн мэдрэмжтэй хууль тогтоомжуудыг гаргах хэрэгтэй. Ажилтан өөрөө тэр ажил олгогч өөрөө тэр хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулж явахдаа хөдөлмөрийн гэрээнийхээ дарамтыг боловсруулж явахдаа бас л хүний эрхийн мэдрэмжтэй тийм эрх зүйн баримтчгуудыг үйлдэж явах хэрэгтэй. Ажилтан маань өөрөө бас би одоо ерөөсөө миний эрхийг л хөдөлмөрийн хууль хамгаалж байгаа гэж ойлгож бас болохгүй. Өөрөө маш одоо миний энэ ажил олгогч бол одоо миний ажил амьдралтаа яваагийн одоо баталгаа би энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дотоод журмаас гэж ингэж явбал одоо бас болно гэдэг тийм аль талдаа тийм ухамсартай байх хэрэгтэй. Яг энэ ухамсар яриад байгаа юм бэ гэхээр энэ хүний эрхийн мэдрэмж ухамсар тутснаас болж Монголд явж байгаа одоо усын дэд шүүхээр эцэслэн шийдвэрлэж байгаа хөдөлмөрийн маргаанууд дээр 3 жил шүүхээр ямар ч ажил хийхгүй шүүхтэлж явсаар байгаа ажилдаа эргэж томилогдож чадахгүйгээр тийм ээ. Өөрийнх нь одоо авир зангаас болдго юм уу юунаас болдго ингээд дууссан ч хүн байна. Магадгүй одоо шүүхийн маргаанаар явж байгаа ялаад байгууллагаасаа одоо их хэмжээний цалин нөхөн олохор цалин авахар болсон ч хүн байж. Энэ дээр аль алинд нь л одоо тухайн үед энэ асуудлыг талсан зогсоох ухаан мэдрэмж дутснаас болж л ийм үр дагаварт хүрэж байгаа юм л да. Тэгэхээр энийг бас нэлээд анхаарах хэрэгтэй асуудал юм болов уу гэж би одоо хуульчгийн хувьд бодож байгаа юм да. За дээр нэмж хэлэхэд их тус хуульчийн хэлдгээр хөдөлмөрийн гэрээ дотоод журам зөрчсөнтэй холбогдуулаад ажил олгогч өөрийнхөө санаачлагаар одоо жижигхэн одоо хэргийн шийдвэрлэх ажиллагаа гэсэн үг шүү дээ. Дотооддоо хэрэгжүүлж байгаа тийм. Тэр ажиллагаа нь одоо хөдөлмөрийн сахилгын шийтгэл ч юм уу ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаад ингээд явдаг байх нь мөн нөгөө төрөнгийн хариуцлага тооцохдоо заавал тооцно гэдэг талаараа урьдчилж гэрээ байгуулсан маш шаардлагатай гэдэг. Хэрвээ
урдчилж төрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй байгаа тохиолдолд магадгүй одоо ажил олгогчийн маш үнэтэй тоног төхөөрөмжийг эвтчихсэн тий одоо 20-30 сая төгрөгийн охирол учруулчихсан ийм нөхцөл байгаа тохиолдолд одоо иргэнийхээ шүүхтийн хэмжлээ гаргаад одоо гим хорын хэмжилдэг ч юм уу тийм ээ ийм байдлаар шийдэх бүрэн болцоотой шүү гэдгийг бол хэлмээр байна. За ажил олгогч нар аливаа аж ахуйн гэж байгууллага гэмтрээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд хүлээсэн үргийн хүрээнд тухайн байгууллага дээр гарсан гэмтрэг зөрчилтэй холбоотой мэдээллийг давхар цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэт хөдөлмөрийн гэрээнд заасныхаа дагуу сахилгын шийтгэл ногдуулснаас үл харгалзаад тухайн зөрчил нь ашигтан шамжлагдуулж байгаа байдал нь бусд ирэхэд талдж байгаа байдал нь бол гэмтрэг зөрчлийн шинжтэй гэж үзэх юм бол цагдаагийн байгууллагад бол давхар мэдээлээд энэ дээр давхар зөрчлийн болоо эрүүгийн хариуцлага хүлээх болцоотой байгаа шүү гэдгийг бол нэммээр байна. За эрүүгийн хариуцлагын төрөлд ихэвчлэн одоо аюулгүй ажиллагаатай холбоотой дүрм журм зөрчсөнтэй холбогдуулаад хүний төрөнг амь насанд эрүүл мэндэд тохирол учирсан бол эрүүгийн хэрэг болоод явж байгаа. Зөрчлийн хуулийн дээр бол ажил олгогч одоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, бичгээр байгуулаагүй ч гэдэг юм уу. Тушаал шийдвэр гаргахгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй тийм ээ. Иймэрхүү зөрчлүүд гаргаж байгаа тохиолдолд зөрчлөөр хэрэг маргаан шийдвэрлэгдэж байгаа. За энэ дэр нэг үйлдвэрлэлийн ослын тохиолдлыг тодруулаад ярьчих гэж бодож байна. За ердийн өвчин болон үйлдвэрлэлийн осол гэдэг ийм хоёр төрлийн одоо өвчнөд ажилтан нэрвэгдэх бололцоотой байна. Ердийн өвчин гэдэг бол зүгээр ажил хөдөлмөртөнд холбоогүйгээр үүсэж байгаа өвчлөл, суур өвчлөл ч юм уу тийм ийм асуудал яригддаг. Энэ тохиолдол төр бол хуулийнхаа дагуу тодорхой хэмжээний лист гэдэг шүү дээ тий. Листээ аваад энэ хугацаанд ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаад тэтгэмжээ төрөөс нийгмийн даатгалын шинтгэл төсөнтөө уялдуулаад аваад явж байгаа 75 хүртэл хуваар байдаг хаа. Хөдөлмөрийн үсний 75 хүртэл хуваар. Үйлдвэрлэлийн осол гэхээр нөгөө хөдөлмөрлөж явах явцдаа одоо хөдөлмөрлөлийн одоо хүчин зүйлийн нөлөөллөөр өвдөд байгаа ослууд болон өвчнүүдийг хилээд байгаа. Тэгэхээр энэ тохиолдол дээр ажилтан болон ажил олгогч нарт ямар үүрэг хариуцлага ногдуулдаг вэ гэхээр үйлдвэрлэлийн ослын гарсан тохиолдолд ажил олгогч заавал харьяа одоо мэргэжлийн хяналтын байгууллагатаа шуурхай мэдээлэл үүргийг хүлээж байгаа. ОМ гэдэг нэг ослын мэдээлэл гэсэн үг. Ингээд ослын мэдээллийг шуурхай хүргээд тухайн ажилдаа ажиллаж байхдаа эсвэл ажилдаа ирэх явах замын югаар тодорхойлох гэхээр анх ажилд авахт нь мөн оршин суугаа газар өөрчлөгдөх тоолонд нь ингээд маршрутын гаргуулад авсан байдаг ч юм уу тий. Ингээд энэ тохиолдолд ийм байдлаар осолд өртсөн тохиолдолд ослын мэдээллийг хүргээд энэний дагуу нөгөө үйлдвэрлэлийн осол гэж одоо үзээд батлаад харьяа дүрийн мэргэжлийн ялалт төр бүртгэсний дагуу тухайн хүн нийгмийн даатгалын сангаас 100%-аар тооцож цалингаа авах болцоог л үүсгэж байгаа. Энэний ард нөгөө осол болсон шалтгаан тий осолтой холбоотой хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа бол давхар явдаг. Энэ хоёрыг бас ялгаж салгаж үзэх ёстой. Үйлдвэрлэлийн осол юм бол ажилтан буруутай, эсвэл ажил олгогч буруутай гэсэн дүгнэлт их болцоо бол байхгүй. Үйлдвэрлэлийн ослыг мэдээлж байгаа маань өөрөө нийгмийн даатгалаас авж байгаа тэтгэмжээ 100% тооцоолж авж байгаа. Мөн төрд энэ төрлийн одоо осол гарлаа шүү. Энтэй холбогдуулаад шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байна гэдгийг мэдүүлж байгаа л үйл явц. Энэний ард болж байгаа тухайн ажилтны буруугаас болоод осол гарчихгүй, ажил олгогч дүрм журм стандартаа барихгүй байснаас болоод гарчихгүй, эсвэл бүр 3 дахь этгээдийн буруутай үйл ажиллагаанаас болоод гарчихгүй гэдгийг цагдаагийн байгууллага тогтооно гэсэн үг. Тэгээ үйлдвэрлэлийн осол дээр бол нөгөө нэг ослыг судалж бүртгэхтэй холбоотой дүрм журм бол үйлчилж байгаа. Тэгээд тэр ослыг судалж бүртгээд хөдөлмөрийн улсын байцаагчд энэ талаар мэдээлэл хөрвүүлээд хөдөлмөрийн улсын байцаагч энийг бол баталж байгаа. Тэгээд энэ үйлдвэрлэлийн ослоор хэрвээ тогтоогч юм бол хөдөлмөрийн тухай 97 дугаар зүйл зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтай холбоотой тэтгэмжийг ажил олгогчийн зүгээс гаргах, энэ ажилтны нөгөө эрүүл мэндэд учирсан одоо хохирлыг сэргийлж, эмнэлгийн тусламж, эмчилгээ үйлчлэгээний зардлыг гаргах, нийгмийн даатгалын одоо сангаас холбогдох тэтгэмжүүдийг тийм ээ гаргаж олгох зэрэг энэ байдлаар бол ингээд
ажилтны эрх ашиг нь бол ингээд хамгаалж явж байгаа. За ингээд яриагаа нэг асуултаар дуусгая гэж бодож байна. За ингээд орчин үед байгууллагууд бизнес процессыг хөнгөвчлөх үүднээс тийм аль болох цааснаас татгалзах, юм хүн суртал бүхийн тушаа шийдвэр гаргах процессыг татгалзах чиг хандлагатай байна. Энтэй холбогдуулаад хөдөлмөрийн харилцаанд үйлдэгдэж байгаа нөгөө баримт бичгүүд маань одоо онлайн хандлага ажиглагдаж байна. Ингээд одоо хөдөлмөрийн гэрээг жишээ нь цахимаар байгуулдаг ч юм уу тийм ээ. Эсвэл бол ээлжийн амралтын мэдээллийг цахимаар өгчдөг ч юм уу, чөлөө зөвшөөрлөө цахим аппликейшнаар шийдчихдэг ч юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар харилцаагаа зохицуулж, цахимжуулж байна. Энэ нь өөрөө одоо Монголд байгаа хууль тогтоомжтой хэр нийцдэг юм бол маргаан гарлаа гэсэн тохиолдолд энэ өөрөө баримт болж чадах уу? Одоо нөө цаас ярина гэдэг нэг юм систем үйлчлээд нь шүү дээ. Цаасан нотлох баримт болохоос ш цахим байдлаар бол нотлох баримтыг авч үзэхэд төвхтэй ийм байдалтай байна. Энэ талаар за тэгэхээр энэ одоо орчин үед энэ цахим системээр байгууллагын үйл ажиллагаа ERP одоо нэвтрүүлж байгаа явдал нь бол бидний одоо амьдарч байгаа нийгмийн хамгийн гол ололт амжилттай. Тэгэхээр энд одоо энэ ололт амжилтыг бол ажил олгогч ажилтан хэн аль нь хүртэж энийг бол хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлж өөрсдөө одоо таата уур амьсгалыг бүрдүүлж энэ өгөөчтэйгээр ашиглах нь бол ач холбогдолтой байгаа. Тэгээд сүүлийн үед ч одоо энэ нөгөө коронавирус цар тахалтай холбогдуулаад ажлыг уян хатан байдлаар зохион байгуулах гэдэг ийм одоо шаардлага үүсээд ирэхээр нөгөө зайнаас ажиллах, ажлын цагаа одоо талууд харилцан тохиролцож тогтоох, одоо гүйцэтгэлийн үнэлгээнд хяналт тавих зэрэг ийм одоо асуудлууд бол бүр илүү төлхөө энэ хөдөлмөрийн одоо харилцаан дээр хэрэгжээд ингээд яваад эхэллээ. Тэгэхээр энэ захим хэлбэрээр байгууллагын үйл ажиллагааг удирдах байгаатай холбоотой асуудлуудаараа хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд нь одоо тусгаж ажилтнанд жишээлбэл ажиллуулагчийн зүгээс аливаа мэдэгдэл тийм ээ хүсэл шаардлага юм хөрвүүлэхдээ ямар албан одоо мэйл хаяг зүйлүүдийг ашиглаж байх вэ гэдгээ тогтоод мэдгдсэн тохиолдолд бол энийг хуулийн хүрээнд бол үнэлэх юм боломжтой. Тэгээд энэ дээр бол яг нөгөө иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг хэрхэн үнэлэх вэ гэдэг ийм асуудал цолмон гэрлэн бүлэгчийг бол ер нь сонирхож асууж гинөө гэж бодоод байгаа. Тэгэхээр захин байдлаар одоо илгээгдсэн мэйл ч гэх юм уу ийм зүйлүүд дээр бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг цуглуулах дарга, цуглуулах аргуудыг хэрэглэж тухайн одоо мэйл хаягт үзлэг хийлгэж түүнийг одоо бэхжүүлж авах тийм ийм одоо боломжууд бол байдаг. Тэгээд ер нь энэ хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ маргаан дээр нөгөө энэ нотлох баримт гэдэг бол маш чухал. Энийг яаж үнэлэх вэ гэдэг дээр хүртэл одоо нотлох баримтыг үнэлэх талаар иргэний одоо технээс гаргаж байгаа зөвлөмж дээр бол ажил олгогч ажилтан цахилгаан шийтгэл ногдуулж байгаа бол энэ цахилгаан шийтгэл ногдуулж байгаа ногдуулсан хурлын тэмдэглэл холбогдох баримтуудыг бол авчирч өгөх ёстой. Хэрвээ одоо энэ баримт байхгүй тохиолдолд энэ хэмжлэлийг бол одоо хүлээн зөвшөөрч ийн гэж үзэх. Ийм одоо үндслэл бараг үүсэх хэмжээнд байна гэсэн ийм зүйлүүдийг бол дурдж өгсөн байгаа. Тэгэхээр энэ л нөгөө зөвлөд байгаа юу чинь юу гэхээр нөгөө л энэ талууд ч өөрөө харилцаа адилгүй байна. Тийм учраас ажилтны одоо тий эрх ашигыг бол одоо хангана гэдэг ийм асуудал байгаамаа. Тэгэхээр энэ ERP системийг бол одоо хэрэглэх боломжтой. Энтэй холбоотой нөгөө нотлох баримтаа цуглуулах хууль заасан арга хэрэгслүүдээ ингээ хэрэглээд ингээ нотлоод явах боломжтой гэж одоо миний зөвсөл бодож байна. Танд нэмж хэлцүүл байна уу? Энэ иргэний хуулийн 369-ийн 3 дээр хууль дөөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндслийг хэрэглэнэ гэж заасан байна. Тэгэхээр ерөнхий үндслээс бид нар юу харж болох вэ гэхээр 42-1 дээр захим хэлбэрээр хийхэлцэлэг. Тэгэхээр захим хэлбэрээр хэлцэл хийхийг бол иргэний хуулиар бол зөвшөөрсөн. Акц 42-2 дээр захим хэлбэрээр хийхэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд захим баримтчиг үйлдэж тоон гарын үсэг зурж илгээснийг гэрээний нөгөө тал нь хүлээн зөвшөөрч тоон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж. Тэгэхээр ийм маягаар магадгүй хөдөлмөрийн гэрээгээ захим хэлбэрээр хийхийг би сая дээрх 2 залтаас үндэслээд бас хийж болох гарц гаргалгаа байна уу. Одоо яг тэгэхээр нөгөө дижитал шилжилт гээл захим хэлбэрээр энэ саяны таны ярьж байгаа асуудлуудыг шийдвэрлэх боломжийг
өөрөө технологи хурдцтай хөгжөөд байдаг. Манай нийгмийн суурь харилцааг зохицуулж байгаа эрхцүүд тэрнтэй дагаж хөгжиж чаддгүй хоцроод араас нь явдгийг бол бид нар бүгдээ мэдж байгаа. Энээс үүдэлтэйгээр нотлох баримт үнэлэхтэй холбоотой, гэрээ хүчин төгөлдөр бус мөнтэй холбоотой маргаан шүүхтэр бол байнга гардаг. Тэгэхээр энэ хуулийг цаашдаа улам боловсронгуй болох болов уу гэж миний хувьд бол их итгэж найддаг юм. Гуравт бол энэ нийт одоо ярьсан яриануудыг би нэг базаад нэг юм хэлье гэж бодлоо. Тэрний үг ихтер хөдөлмөрийн хуулиар мэрэгшсэн хуульчаас ер нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орж байгаа магадгүй өөртөө холбоотой зөрчил юм үүсэж байгаа хүн ажилтнтайгаа ч юм уу эсвэл ажил олгогч өөрөө ямар нэгэн асуудал шийдвэрлэх тий хөдөлмөрийн хуулиар мэрэгшсэн одоо инх төгс ч юм уу ийм одоо битийн хуульч нараас зөвлөгөө авах нь гарах үр дагавар тэгээд одоо ер нь талуудын хооронд үүсэж байгаа асуудлыг амар хэлбэр аргаар аль алинд нь одоо хохирол төв багтаа шийдвэрлэх үндэслэл болно гэж харж байгаа. Тэгэхээр манай эрх зүйн систем чинь өөрөө их том, эрүү, эргэн, захиргаа, материалын хуулиуд ихтэй учраас мэрэгсэн хуульчаас зөвлөгөө авах хэрэгтэй л гэж би одоо сонсож байгаа энэ ажилтан ажил олгогч байвал зөвлөхөөр байна да. За энэ хүрээд бидний ярилцлага өндөрлж байна. Анхаарал тавьсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Хөдөлмөрийн харилцааны талаар тодорхой мэдээлэл өгсөн хоёр хуульчтай баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа.